эрт дээр үйдэм байх. Хятадын эзэн хаан нийслэл хотоо хамгийн олон булаг ундарсан газар байгуулахаар товолж зөвгөр тийш элчинжээш нарыг явуулжээ. Эзэн хааны илгээсэн элч нарын нэг хэсэг нь Монголын өмнөд их говь нутгаар ирж нийслэл хот байгуулахад тохиромоор олон булаг ундарсан газар олж нутгийн хүмүүсийг цуглуулж шав тавиад энэ тухай хаандаа айлтгахаар бараалхжээ. Агуу их дундад төрний алтан нийслэлийг байгуулахад тохирсон аятайхан сайхан газрыг Ар Монголын нутгаас оллоо. Алс өмнө талд нь амнаас нь алт эрдэнэ сууж байгаа мэт ам цагаан хулганы төрхтэй нэгэн уул байна. Ар талаас нь арвин их аршаан булгууд ундарсан алсын бараа элхэн харагдах уудам цэлийсэн нутаг юм байна. Ийм сайхан нутагт их хот байгуулж болно гэж үзлээ бид. Эртнээс нааш эдлэж баршгүй эрдэнэ баялагтай, эдэж дуусшгүй мал сүрэгтэй энэ нутгийг эзлэж авах бодлоогүй цэхэд минь эвтэйхэн боломж гарлаа гэж эзэн хаан бодоод тэр газар чинь Тэнгэрлэг их улс байгуулъя гэжээ. Тэгээд их хотын суур тавих тэргээр ачаа хөсгөх явуулж их хэмжээний зөн уулгаж гин. Монголын хэсэг шинжээчд мэдээд Эзэрхий хааны эзлэн дүрмгийлэх бодлогыг эсэргүүцэхээр зөвлөн ярилцаж нэгэн айлтгалыг бичиж тусгай элчээр явуулж гин. Маш хав тавьсныг сонслоо. Олон булаг ундарсан тэр газар Орсон буурын шаваас юм гэж манай мэрэгчүүд тогтоолоо. Алт мөнгө цувуулсан ам цагаан хулган шиг уул бол аргал хоримойлж яваад өгсөн азай буурал эмгний сүнс юм гэж манай төлөгчдийн мэргэнд буулаа. Иймэрхүү шинжийн газар нийслэлээ байгуулахаар их эзэн таны шинжээчд ирээд буцсныг бид дуулаад их л сэтгэл зовлоо доо гэж эдсэн байжээ. Эзэн хаан энэ айлтгал бичгийг үзээд эрс зэвүүцэн өмнөх шийдвэрээ цуцалснаар өнөөх олон бор зон тэндээ үлдсэн юм гинлээ. Ийхүү давсан бүх юм их муухайддаггүй, дарсан ногооны шим мууддаггүй гэдэг үг гарсан юм гинлээ.